Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ хөтлөгч Ламаа байна. Та бүхэн дэлхийн төв 7 хоногийн шилдэг хөтөлбөрийг хүлээн авч үзэж байна. Бид өдөр бүр Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халмаг болон Хятад улсын гол үйл явдлуудын талаар мэдээллийг та бүхэн мэднэ. Харин 7 хоногийн төгсгөлд онцлог сурвалжилгуудыг төвөрлөн онцгой агшнуудыг хүргэдэг уламжлалтай. Ингээд энэ 7 хоногийн сонирхолтой мөчүүд юу байв? Анхаарлаа хандуулна уу? Хөтөлбөр эхэлж байна. Бурайдын уламжлалт алтан мундраг наадам энэ жил Орос, Монгол, Хятад улсаас хүрэлцэн ирсэн 1000 гаруй оролцогчдыг нэгэнд ор цуглуулж уламжлал, эрч хүч, эв нэгдлийн бэлэгдэл болон зохиогдлоо. Зөвхөн эрчүүд хүч үзсэнгүй. Эмэгтэйчүүд ч мөн адил тайзан дээр хүчтэй зоригтойгоо харуулж, зарим нь бүр эрчүүдийг ч гүйцэж байв. Харин бяцхан тамирчид эртний уламжлалыг балчир наснаас өвлөн авч тэмцээний оролцогч болсон байна. Хин хамгийн их сэр цохив, домогт ялагч ямар шагнал хүртэв, хүч тамираас сорьсон эр зоригийн энэхүү наадмын хамгийн онцлог мөчүүдийг бидний бэлтгэсэн сурвалжлагаас хүлээн авч үзнэ үү? Наадмын хүрээнд жинхэнэ тэсвэр хүч шаардсан Бурайд уламжлалт наадга тоглоом сорилтууд явагдлаа. Оролцогчид зөвхөн аврагын төлөө бус дэлхийн дээд амжилтыг шинжлэхийн төлөө хүч сорьсон юм. Өнөөдөр 1000 гаруй хүнийг хамарсан үйл ажиллагаа өгж байна. Зөвхөн сэр цох төрөлдөхэд л 700 оролцогчтой байна. Үндэсний спортын төрөл наадам жил ирэх тусам хүрээгээ тэлсээр байна. Энэ удаа зөвхөн Закаменск дүүрэг гэхэд 20 баг нийт 200 орчим оролцогч авчирчээ. Бидний тэмцээнд маш нухацтай бэлдсэн. Алтан мундраг бол Бурайдад олимп шиг чухал наадам юм а. Сэрний яс зохих төрөлд дэлхийн дээд амжилтыг эвтгэхээр Амар Деликов оролцож харамсалтай 65 биш 46-аас хууг зогчээ. Та гараа харавлаач их өвдөж байна уу? Үгүй зүгээр байна. Энэ тэмцээнд яаж бэлдснээ яриад өгөөч. Тосгондоо төлөө агалдаг шүү дээ. Тэгээд үүрмэг жижиг муу салаад унахаар нь 50-60 цуглуулж байгаа тэрийг нь хагалж бэлтгэл хийдэг юм а. Наадмаар эмэгтэйчүүдийн хүч чадалж тод байгаа нь харагдлаа. Сэр зохих нь зөвхөн эрчүүдийн спорт гэж боддгоо. Яалаа гэжтэй эмэгтэйчүүд эрчүүдээс мундаг шүү. Тэсвэр хүч чадал шаардсан спортод хүйсийн хязгаарлалт байх ёсгүй гэдгийг эмэгтэйчүүд нотолсон юм а. Хүүхдүүд ч наадмаас хоцорсонгүй. 6 настайгаас эхлэн бяцхан тамирчид хүртэл өрсөлдөжээ. Ахыгаа сэр зөхөж байгааг нь хараад өөрөө зөхмөр санагцсан. Наадамд Орос улбаны улсын үр байгалийн хязгаар Ирхүү, Тува, Халмаг зэрэг бүс нутгаас оролцогчид төлөөлөгчид иржээ. Мөн Монгол, Хятадаас ирсэн зочид ч алтан мундрагд оролцсон байна. Энэ жилийн ялагчийн гол шагнал нь 1 сая рубль болон Чингис хааны үеийн хуйг дуулах байлаа. Бурайдын тайзнаа соёлын чухал харилцаа дахин амилж байна. 35 жил завсарласны дараа Оросын драмын театр болон Монголын драмын театр уран бүтээлээ харилцан солилцож аялан тоглолтоо эхлүүлж байна. Нэг талд дэлхийн сонгогдсон зохиол Анна Каренина монгол хэлээр, нөгөө талд Оросын нэрт зохиолчийн бүтээл Гэлбийн хатан орос хэлээр явагдаж байна. Хоёр үндэстний уран сайхны сэтгэлгээний жинхэнэ уулзалт юм. Театрын уран бүтээлчид тоглолтоо хэрхэн бэлдэж байна вэ? Тэд аялалдаа юу авч явах вэ? Үзэгчид 35 жилийн дараа энэ түүхэн уулзалтыг хэрхэн хүлээж авах бол энэ бүхнийг дараах сурвалжлагаас хүлээн авч үзээрэй.
Более 35 лет. 35 жилийн дараа Николай Бестужовын нэрэмжит Оросын драмын театр Монголын үзэгчидтэй дахин уулзахаар боллоо. Монгол Оросын хоёр том театрын хооронд соёлын солилцооны тоглолт эхлэж байна. Соёлын харилцан тоглолтын хүрээнд Монгол Улсын Ардын жүжигийн Академик театр 2025 оны 11-р сард Анна Каренина болон Тэнгэрийн хүү жүжигээ манад тоглохоор ирнэ. Харин манай театрын зүгээс Монголын үзэгчдэд зориулан Гилийн хатан хэмээх драм, хайрын одод нэртэй хөгжимд жүжиг мөн хүүхдийн үлгэрийн тайзны бүтээл болох 12 сарыг толиулах болно. Үзэгчид өөр хэл дээр амилж буй танил хайртай жүжигүүдээ шинэ өнцгөөс харах боломжтой болж байгаа юм. Исполненные на другом языке. Анна Каренина бол манай үзэгчдэд танил бүтээл. Харин монгол жүжигчид өөр хэл дээр хэрхэн амилуулж байгааг сонсох сонирхолтой туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Манай зүгээс жүжигийг орос хэл дээр тоглоно. Мэдээж үзэгч бүрт зориулан товч агуулга нэмэлт мэдээллийг өршлөг өргөх болно. Учир нь гүйдэг шугам, синхрон орчуулга зэрэг зарим үе жүжигийн уур амьсгал, уран бүтээлийн бүтэн мэдрэмжийг сарниулах талтай. Гэвч аялан тоглолт гэдэг нь зөвхөн жүжиг толиулах бус тайзны чимэглэл, хувцас хэрэгслийг тээвэрлэх, техникийн нарийн бэлтгэл, логистикийн зохион байгуулалт зэрэг олон талт нарийн ажил шаарддаг. Ихээхэн хүч чармаал шаарддаг ч даван туулах боломжтой сорилт юм а. Тиймээс удахгүй Улаанбаатар хотын үзэгчдийг Монголын тайзны бүтээлүүд шууд хурж очин уулзах нь гарцаагүй юм а. Андрей Слепнев, Жанна Щепкова, Валерий Чудопов. Новости дня. Чита хотно фронтын дайчин нэрт зураач Владимир Кодины дурсгалын үзэсгэлэн нээгдлээ. Түүнийг өвөр байгалийн хязгаарын хүн бүр мэднэ. Дайны талбараас амьд иргэн ирж бүх амьдралаа урлагт зориулсан гавьяат уран бүтээлч юм. Тэрээр одон медалийн эзэн болоо зогсохгүй бээрээс нь гарсан зураг бүхэн нэгэн эрен үеийн сүр жавхлан уран гоо сайхны гэрч болон үлдсэн байдаг. Жагсаалын хөрөг төдийгүй чөлөөтэй мөчөд зурсан уян зөөлөн бүтээлүүд нь ч үзэгчдийн сэтгэлийг хөдлөгдөг. Дайны хүндийг даван туулсан хүн өвөр байгалийн нутгийн гоо сайхныг хэрхэн харж хэрхэн буулгасан бол манай дараагийн сурвалжлага энэхүү онцгой үзэсгэлэнгийн тухай юм хүлээн авна уу? Владимир Ефимович Кодин 1944 онд 18 нас хүрч байхдаа пулеметийн салааны захирагчаар баруун фронтод илгээгдсэн байна. Тулаануудын нэгэнд тэрээр хүнд шарх авсан ч эдгэрч чадсан юм. Эх орноо хамгаалсан гавьяаныхын төлөө Владимир Ефимович улаан оддын одон болох эх орны дайны 1-р зэргийн одонгоор шагнагджээ. 1948 онд эрхүүгийн дүрслэх урлагийн сургуульд илсэн орж 1953 онд төгссөн. Сургуулаа төгсөөд Читад ирж зүүн социалист бүгд найрамд холбоот улсын урлагийн сангийн Читагийн салбарт ажилласан бөгөөд 1990 онд таал төгсөх хүртлээр энэ байгууллага зүтгэсэн. Урлагийн санд ажиллана гэдэг өөрийгөө ажилдаа бүрэн зориулна гэсэн үг. Владимир Ефимович тухайн үед сургуулиуд боловсролын байгууллагуудын зүгээс олноор захиалж байсан эрдэмтэд болон түүхэн хүмүүсийн хөргийг зурхад өөрийгөө бүрэн зориулдаг байжээ. Тиймээс уран бүтээл зориулсан цаг тун баг гардаг байсан бөгөөд зөвхөн амралтын өдрүүдээр л уран бүтээлээ төрөгдөг байжээ. Гэртээ байхдаа тэрээр байгалийн зураг зурх дуртай байж гисэн ч тэр үеийн нөхцөлд чанартай зотон давуу олно гэдэг амаргүй байсан тул түүний ихэнх уран зургуудыг картон дээр тосон будгаар зурсан байдгийм. Чита хотын гудамжуудад байрлах олон дурсгалын самбарууд аавын гараар бүтсэн. Тухайлбал хотын зөвлөлийн буланд байрлах Читагийн хязгаарыг октябрийн өвсгөлийн одонгоор шагнах тухай тушаал бүхий самбар. Энэ бол Владимир Ефимовичийн бүтээл. Мөн халахын голын баатруудын дурсгалын цогцлборт байрлах төв дурсгалын чулууч хамаатай. Владимир Ефимович Кодиныг хүмүүс зөвхөн авиаслаг зураач гэдгээр нь бус жинхэнэ үлгэр дуурай болсон нэгэн гэж дурсдаг. Шинэ үеийнхний хувьд тэр бол үнэхээр юм бахархал. Түүний уран бүтээлийн ачаар өвөр байгалийн нутагт социалист реализм хэмээх уран зургийн урсгал бий болсон юм. Дайнаас 9 мэнд эргээ ирсэн зураач өдөр тутмын амьдралын үн цэнийг онцгой халуун сэтгэлээр хүлээн авдаг байсан. Тэрээр эх орныхоо төлөө тулалдах үедээ сэтгэлдээ тээн явсан гоо сайхныг дүрсэлж бүтээл болгож чаддаг байсан хүн юм. Үзэсгэлэнд ахын эд зүйлс, цэцэг, хүнсний ногоо, жимс жимсгэнтэй зургууд болон өвөр байгалийн байгаль нутаг орчныг уран зургийн аргаар дүрсэлсэн байгалийн зургнууд дэлгэжжээ. Жишээлбэл Читенка голын эх хотын гудамжууд, талбай, уулархаг газар, гол мөрөн хөндийн нутаг зэргийг жилийн 4 улирлын өнгө төрхтэйгээр буулгасан байна. Би амьд ахуй цагт нь таньдаг байсан. Хүүгэн ч сайн тань. Түүнээс бэлгэнд авсан зургууд ч над бий. Над зургаа бэлгэлж байсан хүн байхгүй юу?
Дайчин зураачийн уран зургуудыг өөрийн нүдээр үзэж түүний амьдралын талаар илүү ихийг мэдэх боломж хэн бүхэнд нээлттэй. Үдсэглэн 5 дугаар сарын 25-ны хүртэл өвөр байгалийн дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ. VR нүдний шил хичээлийн номыг орлож цахим өвчтөн манекенийг халлаа. Халимагт ирээдүйн анагаах ухаан өнөөдрөөс эхэлж байна. Халимаг улсад анагаах ухааны технологийн шинэ 90 үе эхэллээ. Виртуал бодит орчныг ашиглан эмч бэлдэх анхны тэмцээнд оюутнууд оролцож байна. Энд оюутнууд ном сөхөхийн оронд VR нүдний шил зөөж хөдөлдөггүй манекен бус цахим өвчтнүүд дээр онш тавьж эмчилгээг нь бичиж өгдөг байна. Халимаг уламжлалт сургалтын арга барилыг ингэтлээ хурдтай өөрчилж технологиг тэргүү игнэн гаргаж ирэх болсон. Хамтдаа олж мэдцгээе. Студентка 4-го курса Новороссийские анагаах ухааны коллежийн 4-р курсын оюутан Ксения Колесникова анхудаа оны шилдэг оюутан тэмцээнд оролцож байна. Тэрээр уг тэмцээний хүрээнд оюутнуудын дунд цус болон түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн донорын үйл ажиллагааг зохион байгуулахад дижитал технологи хэрхэн ашиглагдах болох тухай сэдвээр практик ажил танилцууллаа. Ксения энэ сэдвийг цаг үеэ олсон чухал ач холбогдолтой гэж үздэг бөгөөд цусны донорын ажил бол олон хүний амийг аварч чадах амин чухал үйл явц хэмээн онцолжээ. Тэмцээний дараагийн шатнд Ксения VR дуулга болон удирдлага ашиглан практик хичээлд оролцсон байна. Өвчтнийг хүлээн авч онш тавьж эмчилгээ бичих юм. Оролцогчийн хэлснээр виртуал бодит байдлын технологи нь уг үйл явцыг илүү ойлгомжтой, сонирхолтой болгож өгсөн ажээ. Хөдөлгөөний зохицуулалт гэдэг нь өөрөө маш чухал асуудал. Учир нь бодит орчинд чөлөөтэй хөдөлж болохгүй. Зөвхөн жойстикоор өрөөнд доторх орон зай шилжих хэрэгтэй болдог. Заримдаа үйлчлэгийг зөв хийхийн тулд манекен дээр гараа зөв байрлуулах шаардлагатай байдаг юм. Үүнээс болоод тодорхой хөдөлгөөний хязгаарыг олох гэж хэсэг хайх хэрэг гардаг. Зөвшөөрөгдөх байрлалд орж байж л оноо тооцогддог болохоор заримдаа төвөгтэй байдаг. Өвчтөн хүлээн авах виртуал орчинд бүрэн оролцохын тулд тусгай дуулга, нүдний шил, хувцас, бээлийн монитор зэрэг төхөөрөмжүүд ашигладаг. Оролцогчид VR нүдний шил зүүгээд өвчтний бүх үзүүлэлтийг хийн чадна. Зүрхний цохилтын хүч, хүчил төрөгчийн төвшингээд энэ бүхнийг яг бодит амьдралд мэдэрч байгаа мэт жинхэнэ мэдрэмжтэйгээр хүлээн авдаг. Дадлага маань виртуал хэлбэртэй болж байгаа нь онцлог. Хүн яг л өвчтний хажууд очисон мэт орчинд байна. Өвчтөн тусламж хэрэгтэй, харин чи түүнийг мэдэрч тэмтрэн оншилж байгаа. Надад үнэхээр таалагддаг. Хэрвээ тэд аль хэдийн виртуал орчинд бүрэн орч чадсан бол бодит өвчтөнтэй харьцах нь тэдэнд хамаагүй хэлбэр байх болно. Манекен дээр ажиллах нэг өөр, харин яг виртуал орчинд орж тэр нөхцөл байдалд амьд мэт оролцоно гэдэг тэс өөр зүйл. Миний бодлоор энэ бол маш амжилттай ирээдүйтэй чиглэл гэж бодож байна. Тэд өвчтөнтэй ажиллах виртуал орчинд бүрэн орж, онш тогтоох, ялхан оншлох, цаашдын чиглэлийг тодорхойлох болон тухайн өвчтөнд хийх эмчилгээний асуудлыг бодитоор шийдвэрлэж эхэлдэг. Оюутнуудад зориулсан энэ асар их туршлага тэдний ирээдүйн мэргэжлийн үйл ажиллагаанд үнэлж баршгүй хувь нэмэр болно. Хэрвээ бүх коллеж ийм тоног төхөөрөмжөөр хангагдвал бидний ирээдүй залуу үеийн ихний гарт байна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Бид бүгд эрүүл бүрэн хэмжээний үзлэг оншилгоонд хамрагдах боломжтой болно. Бүс нутгийн удирдлагууд холбооны болон орон нутгийн эрүүл мэндийн яамдуудын дэмжлэг мөн төрийн думын гишүүн Бадма Башанкаев, халимгийн сенатч Борис Хачиров нарын хүчин чармаалтын ачаар анагаахын оюутнууд болон хөрш бүс нутгийн мэргэжилтнүүд анх удаа анагаахын коллежийн бааз дээр виртуал ертөнцид бүрэн оролцох боломжтой болсон юм. Коллежийн захирлын удирдлагадор багш оюутнууд тэмцээнд оролцогчдод тав тухтай сонирхолтой орчин бүрдүүлж чадсан байна. Манай анагаахын коллежийн тогтвортой хөгжил удирдлагын бүрдүүлсэн тэр таатай уур амьсгал нь өнөөдөр бидэнд хөрш бүс нутгийн хамт олон мэргэжил нэгтлүүдэд өндөр түвшинд хүлээн авах боломжийг бүрдүүлсэн. Би итгэлтэй байна. Энэ бүхэн коллежид шинэ хөгжлийн хөшүүрэг болно. Учир нь энэ бол харилцаа, туршлага солилцоо, мэргэжлийн багш мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, харилцан суралцах үйл явц юм. Харин оролцож буй залуучуудын хувьд энэ нь бусад анагаахын коллежуудад сургалтын үйл явц хэрхэн зохион байгуулагддаг талаар үнэтэй мэдээлэл авах сайхан боломж болж байна. Тамара Хохлоновагийн нэрэмжит анагаахын коллеж өнөөдөр залуу үеийнхэнд мэдлэг, ур чадвар, дадал эзэмшүүлэх чиглэлээр тэргүүлэгч байр суурьтай байна. Харин улс орон даяар дэлхийн нийтэд эрчимтэй дэлгэрч буй энэ хүү шинэ дижитал формат нь сургалтын бүх чиглэлийг орчин үеийн технологи тулгуурлан залуучуудад илүү хүртээмжтэй шинэлэг хэлбэрээр заах боломжийг олгож байна.
Стоит отметить, что Энэхүү тэмцээн бүгд найрамдах улсад ангаахын боловсролыг хөгжүүлэх чухал алхам болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Зохион байгуулагчдын хувьд энэ үйл ажиллагаа жил бүрийн уламжлалт арга хэмжээ болон өргөжөж илүү олон оролцогч мэргэжилтнүүдийг татна гэж найдаж байна. Виртуал бодит байдал сургалт хөгжүүлэлт шинэ боломжуудыг нээж байгаа бөгөөд халимаг улсын чиглэлээр тэргүүлэгч болох бүрэн боломжтой гэдгээ харуулж байна. Бимбинова, середина земли, Калмыкия. Хөдөө аж ахуйгаа соёл хүртэл Якут улсад Мус устаар залуусын наадам амжилттай болж өнгөрлөө. Сүүлийн 5 жилд энэ наадам нь бүгд найрамдах улсын нэрийн хуудас болж мянган авьяастай залуусыг нэгтгэжээ. Харин хөдөө аж ахуйн ирээдүйг залуус хэрхэн авч явах бол энэ талаар Якуттай хамтрагчид маань дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Мус устаар нь Якутын идэвхтэй залуусыг дэмжих гол талбар болж чаджээ. Энэ хугацаанд уг наадам нь олон салбарын хүрээнд бүгдийг хамарсан. Бүгд найрамдах улсын өнцөг булан бүрээс оролцсон мянган залууст өөрийгөө илэрхийлэх боломжийг олгож байна. Бид уулархаг дүүргээс эв нэгдэлтэй анхдагчдын хөдөлгөөн улсын чуулганд оролцохоор ирсэн. Уг чуулганы хүрээнд зохион байгуулсан мастер классын тэмцээнд 1-р байр, тоглоом наадгааны тэмцээнд 3-р байр, нийт дүнгээр 2-р байр эзэлсэн. Энэ бол үнэхээр онцгой үйл явдал байсан бөгөөд идэвхтэй амьдралын байр суурь бүтээлч байдал, эв нэгдэл болон хөгжлийн төлөөх тэмүүллийн үр дүн байлаа. Эдгээр залуусын санаачлалууд нь зөвхөн орон нутгийн амьдралыг байгуулаа зогсохгүй, бүхэл бүтэн бүгд найрамдах улсад тод жишээ болж байна. Энэ жил бид Мус устаар наадмын хүрээнд зохион байгуулсан залуу тариаланч тэмцээнд оролцсон. Арктик бүс нутгийн 8 оролцогч дундаас бид ялалт байгуулсан. Ингэснээр Сунтрын дүүрэг хөдөө аж ахуйгаа хөгжүүлж байгааг мөн залуус энэ салбарт идэвхтэй оролцож байгааг батлан харуулсан. Наадамд Якутын алдартай уран бүтээлчид оролцож үзэгчдэд хөгжмийн мартагдашгүй таашаал бэлгэлсэн нь онцлог мөчүүдийн нэг байлаа. Наадам нь авьяастай чадварлаг залуус өөрсдийн мэдлэгийг сорих төлөвлөгөө санаа болоор хэрэгжүүлэх сайхан боломж болсон. Энэ жил уг наадам 12 чиглэл 20 гаруй тэмцээн сургалтын талбар болон хэлэлцүүлгийн хөтөлбөрийг хамарсан юм. Энэ өдрүүдэд би наадмын хэд хэдэн зочинтой уулзлаа. Бүгд их баяртай байсан бөгөөд ийм наадам болдогт тасралтгүй хөгжиж залуусын хүмүүжилд маш чухал хөв нэмэр оруулж байгаад талархал илэрхийлсэн. Мус устаар наадам нь өөрийн үн цэнтэй чухал соёлын талбар гэдгээ батлаа. Якутын нэрийн хуудас болсон гэж хэлж болохоор олжээ. Жил ирэх тусам энэ наадамд хандах сонирхол өндөр байдаг. Мус устаар бол үнэхээр гайхалтай сонирхолтой наадам. Энэ жил 5 дахь удаага зохион байгуулж байгаа юм байна. Ийм том арга хэмжээ зохион байгуулагдаад хэдийн 5 жилийн үр үзжээ гэсэн үг. Би өнөөдөр этно бид нэртэй талбарт оролцсон. Энэ талбарт олон үндэстэн угсаадны төлөөлөл хамтдаа оролцож байна. Залуусын Мус устаар наадам нь Якут улсад 2021 оноос хойш зохион байгуулагдаж байна. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хэлснээр тус наадам нь залуус өөрийгөө өөрийн авьяас чадвараа илэрхийлэх сайхан боломж болж өгдөг гэжээ. Бээжин хотод болж буй шинжлэх ухаан уран зөгнөлийн үзэсгэлэнд робот нарийн бовчид, сансрын технологи, ирээдүйг төсөөлөгч зохиолчид ба инженерүүд нэгэнд орцуглаж байна. Хятад улс уран зөгнөлийг хөгжлийн хөдөлгөгч хүч болгон хэрхэн амжилттай ашиглаж байгааг дараагийн сурвалжлагаас хүлээн авч үзээрэй. Шинжлэх ухааны уран зөгнөлт үзэсгэлэн дээр элсэн чихрийн хөвөнд тарааж байгаа робот жуулчдын анхаарлыг, ялангуяа хүүхдүүдийн сонирхлыг татаж байна. Роботын хийж байгаа бүрэн автомат хөдөлгөөн бүр нь цаашдын сургалт, төгөлдржүүлэлт, шаардлагатай өгөгдлийг цуглуулдаг. Мэдээч хэрэг түүний чадвар зөвхөн амттад нь тараахаар хязгаарлагдахгүй. Манай роботын жин 7.2 кг бөгөөд 5 кг-ийн ачааг өргөх чадвартай. Дэлхийд бараг байхгүй харьцаа юм. Робот маань хүний хийж чадахгүй эсвэл хийхийг хүсэхгүй байгаа даалгавруудыг гүйцэтгэхэд тусалдаг. Жишээлбэл эрсдэлтэй орчинд эсвэл давтагддаг үйлдэлүүдэд ашиглагддаг. Одоогоор бидний бүтээгдэхүүнүүд лаборатори, үйлдвэрлэл, гэрийн тусламж, үйлчилгээ болон тусгай зориулалтын орчинд өргөн хэрэглэгдэж байна.
Роботуудын үзүүлбэр бол Бээжинд болж байгаа шинжлэх ухааны технологийн шинэ бүтээлийн бага хурлын нэг хэсэг юм. Үзэсгэлэнд сансрын технологи, компьютер тоглоомууд, аниме, уран зохиолчдын гарын үсгийн уулзалт зэрэг багтсан байна. Эндээс ирээдүйн ертөнц ямар байхыг төсөөлөх боломжтой. Ёстой хөгжилтэй юм. Маш олон хүүхэд ирж хүүхдэд зориулсан олон үзвэр, олон төрлийн робот, VR төхөөрөмжүүд, пуужин технологитой холбоотой зүйлсийг харах боломжтой юм байна. Шинжлэх ухааны технологийн шинэ бүтээлэг өдөр тутмын амьдралд нэвтрүүлэх салбар нь Хятадын олон бүс нутгийн хөгжлийн шинэ чиглэл болж байна. Зөвхөн Бээжинд л гэхэд энэ чиглэлээр ажилладаг 8 зорчин компани төвлөрөөд байна. Хот 2025 оны эцэс гэхэд шинжлэх ухааны уран зөгнөлийн амьд зах зээлээ 60 тэрбум юанд хүргэх, харин 2027 он гэхэд 100 тэрбум юаныг давуулах зорилт тавьжээ. Өнөөдрийн бага хурал нь зохион бүтээгчид болон тэдний шинэ бүтээлийг амьдралд хэрэгжүүлэхийг хүсэгчдийн хамтын ажиллагааны чухал давцан болж өгч байна. Энд оролцох үнэхээр гайхалтай байна. Эдгээр уран зориг төрүүлэх технологиудыг хараад маш олон бүтээлч хүмүүстэй танилцлаа. Бид хэдэн өдрийг энэ хурал дээр өнгөрөх төлөвлөгөөтэй явна. Үнэхээр гайхалтай мэдрэмж төрж байна. Уран зөгнөлийн ертөнцийн нэг хэсэг болсон юм шиг л байна да. Бага хурлаа нь зөвхөн салбарын хөгжил дэмжлэг үзүүлээ зогсохгүй. Шинжлэх ухааны уран зөгнөлийн төрлийг залуусын дунд түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. Эндээс бид уран зохиолчдын номонд дүрслэгддэг зүйлс бодит амьдралд хэр хурдан амилж байгааг мэдэрч болно. Би олон жилийн турш Хятад улс дэлхийн залуустай харилцаагаа бэхжүүлэх ёстой гэж ярьсаар ирсэн. Залуус бол мөрөөдөгч, нээлттэй, эерэг хүмүүс шүү дээ. Өнөөдөр уран зөгнөл болон фэнтези төрлүүд иргэн сэргэж байна. Үүнийг Хятадд эдгээр сэдвийг олон суугаар хөндөж байгаагаар харж болно. 2025 оны шинжлэх ухааны технологийн шинэ бүтээлийн салбарын бага хурал Бээжинд 3 дугаар сарын 31-ний хүртэл үргэлжилнэ. Гэвч үзэсгэлэнд дэлгэгдсэн олон бүтээлийг он дамнан хотын янз бүрийн байршлуудад үзэх боломжтой. Энэ бага хурал нь уран зөгнөлч зохиолчид, зохион бүтээгч, инженерүүд, ирээдүйн технологийн сонирхчдын нэгэн чухал уулзалтын талбар болжээ. Уламжлалт тариалангийн арга хэлбэр Хятадд эрчимтэй өөрчлөгдөж байна. Хиймэл оюун ухаан ухаалаг алгоритмууд ургацыг агрономчоос ч илүү наривчлалтай тооцоолж шийдвэр гаргах шинэ боломжуудыг нээж өгчээ. Харин жижиг дунд фермерүүд ч энэ шинжилгээс хоцролгүй цахим технологид олноороо шилжиж эхэлсэн нь салбарын ирээдүйг хэрэгхийг тодорхойлж байна. Агротехникийн хувьсгалын тэргуун шугамд яг юу болж байгааг манай дараагийн сурвалжилгаас хүлээн авч үзээрэй. Орчин үеийн технологиуд уламжлалт салбаруудыг ч өөрчилж байна. Бээжингийн Хайдан дүүргийн демо бүст улаан авчид салаад хиймэл оюун ухаанд суурилсан босоо ферм дургаж байна. Хятадын ухаалаг хөдөө аж ахуйн шин зөв чигийг тодорхойлж байна. Ургац хураалт шатлал бүрээр явагдана. Нэг игнийг хурааж байх хооронд дараагийнхыг суулгаж тасралтгүй тойрог үсгэнэ. Нийтдээ энд 19 игнэ байгаа. Автомат робот нь замаараа явж камерын тусламжтайгаар хортон шавжийг эрт илрүүлж, ургацын таамаг гаргана. Бордоо нийлүүлэлт хүртэл бүрэн автомат. Хажуу бөөрөнд нь улаан лойлч тарж байна. Энэ бол хиймэл оюун ухаанд суурилсан лаборатори юм. Олон тооны мэдрэгч ургамлын бүх үе шатыг хяндаг. Ургамлууд ярьдаггүй ч бидний тооцооллын загвар тэдний хэрэгцээг яг таг тодорхойлдог. Шимт хичээлийн найрлага, гэрлийн эрчим, ус ба бордооны харьцаа, агаарын хэм, CO2-ын төвшингээд бүгдийн. Ургамлын өсөлтийг алсаас удирдах систем нь бүх өгөгдлийг бодит цагийн гормоор цуглуулж төвлөрсөн хяналтын дэлгэцэн дээр харуулдаг юм. Энэ системээр бид фермүүдийг орон нутагт болон алсаас удирддаг. Одоогийн байдлаар бид эндээс Куншан, Нантун, Нимбо, Хибэй мужийн зарим бүс нутгийн үйл ажиллагааг төвлөрүүлэн хянаж байна. Орчин үеийн хөдөө аж ахуйн гараар хөдөлмөрлөдөг уламжлалт ойлголтоос хальж өнөөдөр өндөр технологи суурилсан дэвшилтэт шийдлүүдийг эрчимтэй нэвтрүүлж буй салбар болоод байна. Жишээлбэл Шүньян шинэ бүсийн хөдөө аж ахуйн удирдлагын газар нь China Telecom компанитай хамтран DeepSeek платформ дээр суурилсан Хятадын анхны хөдөө аж ахуйн чиглэлийн
томоохон хиймэл оюуны загварыг боловсруулжээ. Манай хиймэл оюуны загвар хөдөө аж ахуйн өргөн хүрээтэй үйлчлэгээ үзүүлдэг. Жишээлбэл тодорхой ургамлыг хизээ тарих, хэрхэн ажиллах талаар асуултад хариулахын зэрэгцээ төрөл бүрийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ зах зээлийн түн шинжилгээ хийх боломжтой. Энэхүү загвар нь төрийн байгууллага аж ахуйн нэгжүүд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн өгөгдлийг хамтд нь боловсруулж лабораторийн судалгааны үр дүнг бодит фермийн нөхцөлд ашиглах боломжийг олгодог. Мөн тухайн орон нутгийн онцлогт нийцүүлэн тохируулсан. Миний бодлоор энэ хүү хиймэл оюуны систем гэр бүлийн фермерийн хоршоо жижиг болон дунд фермерүүдэд хамгийн тохиромжтой шийдэл юм а. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хиймэл оюун ухааны хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж буй явдал нь дэлхийд дахинд энэ салбарын шинэ 90 үе томоохон өөрчлөлтийн эхлэл болж байна. Ухаалаг хөдөө аж ахуй нь өгөгдөл тулгуурладаг. Жишээ нь ургацын өвчин илрүүлэхэд урд нь мэргэжилтнүүд бүх хурамлыг доороос нь дээш хүртэл гараар нарийн шинжилдэг байсан. Харин одоо хиймэл оюун ухаан бүхий ухаалаг нүдний шил камерын системийн ажлыг гүйцэтгэдэг болсон. Тэд ургамлыг зургаар буулгаж мэдээллийн санд хадгалагдж буй мянган зурагтай харьцуулан өвчнийг шууд таньж илрүүлэх боломжтой болсон. Что позволяет сразу же идентифицировать заболевание. Энэ нөхцөл фермерүүдийн хийх ёстой хамгийн чухал зүйл бол технологийн шинжилэл түргэн дасан зохицох явдал юм. Шинэ нэрэн хиймэл оюуны эрэнд амжилт гаргах гол түлхүүр нь шинэ арга хэрэгслийг овсгоотой ухаалгаар ашиглах чадвар байх болно гэж мэргэжилтнүүд онцолж байна. Өнөөдрийн мэдээ үгээр өндөрлөж байна. Ice Global суугтайгаа хамт байсан баярлалаа. Монголдо төдийгүй манай хөрш орнуудын үйл явдлын талаар цаг алдалгүй бид мэдээлэх болно. Тантай хамт ламаа байла. Эх 7 хоногт эргэн уулзлаа. Түр баяртай.